Оройн гудамжаар нэгэн цагтаа нухацтай царай гарган алхана. Тэрээр өөрийгөө хэрхэн харагдаж буй талаар огтхонч санаа зовсон шинжгүй аж. Хаа нэгтээ үний дүрс харагдахаас бусдаад гудамж бараг тэр чигээрээ хоосон байлаа. Цаг нэгэн тойроо болж гадаа зэврэн уур амьсгал орж борооны тусал үе үе газар дээр туслан хүйтийн салхи хүлээх нь нэг л чихүн санагдана. Тэрээр гудамжинд дах дэлгүүрүүдийг үнэхээр хаасан эсхийг шалгахын тулд заримынх нь хаалгыг өөрийн биеэр очин нэгтэлж үзэж байлаа. Уушин газрыг тооцвол эл гудамж нь онгорхой дэлгүүр нэгч байсангүй. Гинэт цагта зог тусан зогсов. Хажуугийн дэлгүүрийн хаалганы хажууд нэгэн эрхэм зогсож буйг олж харжээ. Цагтаач ажил үргээ ухамсарлаж байсан тул түүнэр дөхөн очсонд цаад эрхэм гинэт. Санаа зовлтгүй. Би энд андыгаа хүлээж байгаа юм. Юу л да, бид хоёр маш эртний найзууд. Энд өмнө нь Big Joy Brad-ийн ресторан байсан. Яг л энэ бид хоёр болцоход тохирсон юм гэж цагдаа руу хэлв. Big Joy-ийн ресторан 5 жилийн өмнө хаалгаа барьсан штэ. Та мэдээгүй хэрэг үү? Хэмээн цагдаа түүнээс асуув. Харахад цагдаа түүний царайг арайхийн ажиглахад тэр эрхэм цагаан царайтай том нүдтэй бөгөөд баруун нүднийхэн дор жижигхэн цагаан сорив шиг тэмдэгтэй болохыг олж мэдэв. Яг 20 жилийн өмнө л доо. Би энд эртний анд Jimmy Wales-тэй орой хоол идсэн юм. Бид хоёр Нью-Йоркод яг л ах дүү шиг өсөж төрөнсөн. Тэр үед би 18-тай, харин Jimmy 20-тай байж үлээ. Маргааш өдөр нь би баруун эрэг рүү азаа үзэхээр явсан юм. Харин Jimmy Нью-Йоркоос хязгаарч холдохгүй шийдсэн болохоор эндээ үлдсэн юм л да. Тэр орой бид хоёр яг л 20 жилийн дараа уулзаж өнгөрсөн бол ирээдүйн ярилццгаая гэж тохиролцож байлаа. Тийм үү? Сонирхолтой л хэрэг байна. Та тэгэд баруун эрэг рүү явснаасаа хойш найзаасаа огт холбоо тасарсан хэрэг үү? Гэж цагдааг асуухад. Үгүй л дээ. Бид хоёр заримдаа захидлаар харилцдаг байсан. Гэвч 1-2 жил болоод холбоо тасарцгаасан. Баруун эрэг бол маш уудан. Би маш их тэнүүжилсэн. Гэхдээ би өнөөдөр энд найзтайгаа уулзах ёстой гэдгийг хязгаарч мартаагүй. Жими ч мартах ёсгүй хүн. Бид тэр орой салах ёс ихэд яг л 10 болж байсан. Яг энд тэр заавал ирнэ. Гэт тэр жижигхэн үн чулуугаар шигтгсэн цагаа гарган цагийн зүг ахин нэг шалгалаа. 10 цаг болоход яг 3 минут үлдсэн байв. Та баруун эрэгт байх үедээ ол зомг их л цуглуулсан мэдтэй гэж цагдааг асуухад. Мэдээж Жими ч бас сайн яваа гэдэгт итгэлтэй байна. Жими тийм сэргэлэн биш. Дээр Нью-Йорк хүнийг тэгж их өөрчилдөг газар биш шүү дээ. Харин баруун эрэгт та очих юм бол бүх зүйл өөр. Цагдаа ганц хоёр дороо алхаснаа. За танд амжилт хүсье. Таны найз ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд та түүний бүхэл шүнж хүлээж чадах юм уу гэж асуухад. Энэ өрөө бидний хувьд тэмдэглэлт өрөө. Тийм болохоор хамгийн багадаа 30 минут хүлээн шүү дээ. Гэхдээ би санаа зовхгүй байна. Тэр заавал ирэх ёстой. Үчиг сайхан хөрүүлээрэ гэд цагдаа харанхуй алхан удав. Гадаа улам хүйтэн болж ирэв. Үе үе яаран алхаж буй хүмүүс үзэгдэх хавч төд удалгүй алга болно. 20 минут өнгөрлөө. Нэгэн өндөр биетэй хүн гудамжаар түн рүү яаран ирж байв. Чи Боб мөн үү гэж өндөр хүн асуухад. Чи Жими мөн үү гэж Боб хариуллаа. Би чамайг Боб гэж мэдсэн юм а. Удаан уулзсангүй шүү анд минь. 20 жил гэдэг маш урт хугацаа. Энд байсан ресторан аль хэдийн хаалга барьсан штэ. За тэгээд бүх зүйл сайн биз дээ хэмээн өндөр хүн Бобоос асуухад сайн байлгүй яах вэ? Жими минь. Чамаагүй ийм өндөр байсан гэдгийг бүр мартчихэ гэж Жими баяртай нарахгүй хариулв. 20 жилийн дотор их юм өөрчлөгдсөн шүү. Нью-Йорк тэгээд ямар хөө байна да Жими? Маш сайн байгаа. Хоёул өөр газар очиж хуучин цагаа дурсцгаая. Хоёроор гудамжаар алхацгаав. Баруун эргээс ирсэн хүн өөрийн амьдралаа ярьж эхлэв. Өндөр хүнч түүний яриаг чиг тавин сонсно. Булан тойрхын алдад нэгэн гэрлийн үзүрт тэр хоёр анх удаа царайгаа маш сайн харцгаалаа. Бобч гинэт зогсон. Түүнээс гараа татаж аав. Чи Жими биш байна. 20 жил гэдэг урт хугацаа. Гэхдээ хүний хамрыг ингэтэл нь өөрчлөн гэж байхгүй. 20 жилд сайн хүн муу хүн болж чойрдог шүү дээ. Та баривчлагдсан гэдгээ мэдсэн үү? Чикагогийн цагдаа нар таныг энд ирнэ гэдгийг мэдэж байсан юм. Та надтай хамт чимээ гаргадгүй явбал сайн байна. Гэхдээ би танд нэг зүйлийг өгөх хэрэгтэй. Энэ бол цагдаа Wales-аас танд өгүүлсэн захидал. Боб нөхцөл байдлыг гүйцэд ухаарлгүй захидлыг уншиж эхлэхэд Боб минь
Би яг цагтаа очисон шүү. Харамсалтай Чикагогийн цагдаа нарын хайж буй гэмт хэрэгтнийг амьдаар нь харсан. Надад чамайг баривчлах зүрх хүрсэнгүй. Тиймээс би энэ эрхмийг гуйсан юм. Жими.